нэг хад руу уунахтаа шагаагаа ингээд бүтэн мултлаад ил шарахтай унаад гинтсэн байсан байна. Тэгэхэд тухайн тохиолдлыг маань харин буудлын нэг ажилтан нь мэдээд тэгээд улсын онцгой комиссийг дуудаад улсын онцгой комиссийн авраад тэгээд интермед эмнэлэгчтэй маань ирсэн. Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. We Care подкастын маань энэ удаагийн дугаараа эхлэх бэлэн боллоо. Би Ундрах Эрдэнэмж байна. За энэ удаагийн дугаараар маань интермед эмнэлгийн гэмтэл соггийн мисаслийн тасгийн эрхлэгч Төмөр Очирэмж хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Манай подкаст бол ерөнхийдөө сонсогчдоо эрүүл мэндийн боловсрол олгох, дээрээс нь одоо яг хүний эрүүл мэндэд тулгараад байгаа тэр тусмаа өнөөдөр бол ялангуяа гэмтэл соггийн одоо үе мөчний талаарх энэ одоо мэдээллүүдийг хүргэх зорилгоор хийгдэж байгаа. За энэ удаагийн сэдэв маань их сонирхолтой. Нас ба яс гэсэн юм сэдвэр хоёлоо ярилцуулна. За хоёлоо сэдв рүүгээ орохоос өмнө бидэнд өөрийгөө товч танилцуулаач. За сайн байцгаана уу? Би интермед эмнэлгийн гэмтэл соггийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Төмөр Очирэмж байна. За өнөөдөр та бүхэндээ таны дурдсанчлан нас ба яс сэдвээр энэ хүрээндээ насжилттай холбоотой ясны бүтэц өөрчлөлт яаж өөрчлөгддөг, үүнд бид яаж хариу арга хэмжээ авдаг, эрүүл мэндэд насныг яаж хамгаалах талаар тодорхой мэдээллүүдийг өгнө. За сэдвүүн аягүй сонирхолтой сонсогдож байгаа байхгүй юу? Тэгээ нас мэдээж хэрэг тэгэл цаг хугацааны хэрхэн болгоно л одоо нас нэмнэ. Тэрийг дагаад нөгөө яс маань юу болж идэг юм бэ? Бид нөгөө биеийн гүнд цаана далд харахын аргагүй байгаа учраас тэрнийхээ ясныхаа эрүүл мэндийн талаар аягүй жоохон бага мэдээлэлтэй юм уу, мэдлэгтэй байдаг. Тэгэхээр энэний талаар ярилцах чагаад их баяртай байна. Тэрнээс өмнө одоо би ахаад өөрөс чинь одоо гэмтэл соггийн мисаслийн эмч болтлоо, интермед эмнэлгийн мислийн тасгийн эрхлэгч болтлоо, гэмтэл соггийн мислийн тасгийн эрхлэгч болтлоо. Ямар одоо боловсролыг, аль сургуулийг ямар хугацаанд сурч хичнээн жилийг өнгөрөөж энэ одоо мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмчийн төвшөнд хүрвэ. За би ер нь Өөрөнгаагаас гаралтай. 1995-аас 2005 онд Өөрөнгөө аймгийн 1-р 10 жилийг төгсөөд тэгээ Улаанбаатар хотод 2006 онд ирээд ер нь бол 2006-аас 2012 онд хүний хэмж мэрэгчлэр төгссөн. За 2006-аас 2012 онд 6 жил суралцаа төгссөн гэсэн. Үүний дараа 2013-аас 15 онд бол би ерөнхий мэслийн эмчээр ерөнхий мэслийн резидентийг төгсөөд 16-аас 18 онд бол гэмтэл сог судлалын мэслийн резидент гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Гэмтэл согын салбарт бол би 2015 оноос эхлээд ажиллаж эхэлсэн. 2015 оноос өнөөдөр хүртэл 10 жилийн хугацаанд бол гэмтэл сог судлалын чиглэлээр тодорхой маш их биш ч гэсэн бас баггүй тодорхой туршлагуудыг бол эрдэмтэн багш нар за өөрийн өдөр тутмын ажил тэгээд бусад ном зохиол Монгол болон гадны орны эмч мэргэжлүүднээс туршлага судалсан байгаа. Миний хувьд за Монгол улстай мөн бүгд найрамдах Солонгос улс тэгээ Америкийн нэгдсэн улсад 2 удаа сургалтанд хамрагдсан. Мөн кадавр сургалт гээд одоо яг бодит цогцсон дээр сургалт хийх боломж бас 2 удаа бүрдээ. Нэг удаа Америкт, нэг удаа Солонгост одоо өвдөгний үе, мөрний үений дурангийн мэсэл, үе солих мэслийн сургалтанд хамрагдчихсэн. Мөн Австрийн Зальцбургийн семинарт бас өнгөрсөн жил хамрагдаад ирсэн. Одоо гэмтэл соггийн мэслийн эмч нар ялангуяа одоо олон улсад бол үе шилжүүний суулгах хаалгаа чинь айгүй их одоо тренд болоод байгаа шүү дээ, модонд ороод гэх юм уу. Хэрэгцээ шаардлага их өндөр байна л да. Тэгээд бус улс орнуудад хүмүүсийн маань насжилт нь өндөр, тийм үү? Наслалт нь өндөр байна. Тэрнтэй холбоотой өөрөө аяндаа үүсэж байгаа тэр дегенератив өөрчлөлтүүд их байна. Тэрнтэй холбоотой үе шилжүүний суулгах асуудал элбэг байна. Тэгэхээр хоёул тэр лүү орохоос өмнө манай Монгол улсад одоо хүмүүсийн маань дундаж наслалт ямар байгаа юм бэ өнөөдрийн байдлаар? Монгол улсад шинэ би өнөөдөр харж ирсэн 2025 оны 1 сарын 9-ний үндэсний статистикийн хорооны мэдээлснээр бол Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт бол 76.3, Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт бол 67.3 гэж. За тэгэхээр ер нь бол харьцангуй өндөр хөгжилтэй улс орнууд за ялангуяа бидний сайн мэддэг Япон байна те, эсвэл одоо Америк, Канада ч гэх юм уу. За ингээд ирэхлээр эрэгтэй эмэгтэй дундаж наслалт харьцангуй ойрхон манай Монголд нэлээд том зөрүүтэй байгаад байна шүү дээ. За тэр нь мэдээж хэрэг харамсалтай. Тэгтэл тэр хүмүүсийн маань амьдралын чанарт нөлөөлж байгаа, насыг нь богиносгож байгаа хүчин зүйлүүдэд
одоо таны бодлоор яг юу бас тодорхой хэмжээнд нөлөөлөд байна гэж харж байна. Өндөр наслна гэдэг бол маш сайхан. Гэхдээ өндөр насыг чанартай амьдралтайгаар өр хүүхдтэйгээ аз жаргалтайгаар туулах нь бол маш чухал. Гадны орны хувьд бол өндөр насжилттай. Дээрээс нь тэдний бас амьдралын чанар бол маш сайн байж байгаа. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол эрэгтэйчүүд нэг 67.3, эмэгтэйчүүд нь бол 76 гээд харьцангуй 10 жилийн зөрүүтэй байгаа нь бол нэгдүгээрт нь бол Монгол улсад яг хуу статистикээс харахад бол эрэгтэйчүүдийн хувьд бол гинтийн осол. За тэгээд зүрх судас тэгээд бусад хавдар гээд асуудлуудаас болоод арай эрт бурхан болдог. Эмэгтэйчүүд бол харьцангуй өөрсдийн эрүүл мэндэд анхаардаг, арай илүү их урьдчилан сэргийлэх үзлэгтээ ордог. Энэ байдлууд бол нөлөөлдөг байх гэж миний хувьд бодож байгаа. За чанартай амьдралын хувьд бол чанартай тусламж үйлчлэгнээс гадна тухайн хүн өөртөө хэрхэн сайн анхаарах уу, хэрхэн сайн одоо өөрийнхөө чанартай байна гэж мэдрэхийн тулд яалтчгүй тэр доод мөчтийн асуудлууд буюу өвдөгний үе, түнхний үе тэрний өвдөлтгүйгээр байх нь бол маш чухал. Тийм ч үүднээс олон улсад бол одоо өвдөгний үе, түнхний үеийг солих, мөрний үе гэж бүхэл үеийнүүдийг ер нь сольж байгаа. Гэхдээ тухайн хүнд өвдөлт байх юм бол тухайн хүний амьдралын чанарыг бууруулж гэн гэж үзэх юм бол тэгэл тухайн үеийг бол солих. Одоо энэ бол нөө тухайн өвчлөлүүдийн хамгийн сүүлийн шатанд нь л хийгдэж байгаа эмчилгээ л дээ. Гэхдээ тэр эмчилгээг хийснээрээ тухайн хүнд бол өдөр тутмын амьдралд нь чанартай, өвдөлтгүй бусад зүйлдээ анхаарлаа хандуулах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа нь бол маш чухал. Тэгэхээр интермед эмнэлэгт үе шилжүүлэн суулгаж байна уу? Интермед эмнэлэгт үе шилжүүлэн суулгаж байгаа. 2019 оноос анх бол интермед эмнэлгийн одоо гэмтлийн тасаг маань үүслэн эхлээд тэрнээс хойш бол одоо 5 жил бид тодорхой үйлчлэгээнүүдийг ингээл өдөр тутамдаа нэмээд одоогоор бол интермед эмнэлэгтвэл үе болон үений дурангийн мэсэл, дээрэс нь мөчтийн бүх төрлийн хугарлууд, дээрэс нь яс зөөлүүдийн одоо хавдрын мэслүүдийг бас бусад эмч багтайгаа хамтраад хийгдэж байгаа. Энэ нь болохоор интермед эмнэлэгт нөгөө бүх мэрэгжлийн эмчнэр байдаг. Тийм учраас бидэнд бас давуу талтай болдог. Бусад мэрэгжлийн эмчнараас хамтраад нэг багаар хийгдэг. Мэсэл гэдэг бол нэг хүний ажил биш учраас энэ маань бусад эмчнэр, бусад багийн тусламжтайгаар бол илүү чанартай, илүү одоо бусдад хүртэй эмчтэй болдог давталтай. Нэг өөр тохиолдсон сонирхолтой тохиолдлоос яриач бидэнд. За манай интермед эмнэлгийн гэмтлийн тасаг маань ер нь бол 2019 оноос эхэлсэн ярьсан тийм. Тэрнээс хойш бидэнд 2020 оны сүүлээр гадны нэг иргэн тэрэлжид амарч явж хагаад одоо том уул хаднууд ихтэй шүү дээ өсөлтөнтэй байгальтай. Тэр уулыг сонирхоод нөгөө аялагч маань эхнэрээ буудалтай үлдээчихэд өөрөө ганцаараа гараад хаднуудыг харж явж хагаад хадан дээрээс тэр нэг 11 сард. Тэгэхээр яг цас орцсон ийд нэг халтрихаа гуулгаа үүсээл яг л нэг юм хүмүүс тэр үед нөгөө халцсангуу нэг гутал мутлаа бэлдээгүй бас нэг яг тийм завсрын үе таарцсан. Тэгээ явж хагаад нөгөө хадан дээрээс халтраад нэг хад руу уунахтаа шагаагаа ингээд бүтэн мултлаад ил шарахтай унаад гинтсэн байсан байна. Тэгэхээр тухайн тохиолдлыг маань харин тухайн буудлын нэг ажилтан нь мэдээд тэгээд улсын онцгой комиссийг дуудаад улсын онцгой комиссийн авраад тэгээд интермед эмнэлэгчтэй маань ирсэн. Бид тухайн өвчтнийг яралтай тусламжийн тасагтаа хүлээж аваад угарлыг нь мултралыг нь яралтай тусламжийн эмчнэр, мэдээлжүүлгийн эмчнэр тагаа хамтраад тэр дор нь оруулаад мөн яралтай мэсэл хийх шаардлагатай байсан учраас бид 2 цагийн дараа яралтай мэслийг төлөвлөөд мэсэл хийгдсэн. Тухайн үйлчлүүлэгч мэсэлдээ ороод манай эмнэлэгт 2 хоноод тухайн улсын өөрөө яралтай нисдэг тэрэг дуудаад тэгээд нисдэг тэргээр даатгалаараа тэр одоо нисдэг тэрэг юмнууд нь зохицуулагтаад улс руу нисээд явцсан. Тэгээд тухайн улсын элчин сайдын яамнаас надад 3 сарын дараа болохоор үйлчлүүлэгч маань мэсэл амжилттай болсон. Бид бол ингээ Монгол улсад энэ хүн гэмтчлээ, яралтай мэсэлд орсон. Гэхдээ тэнд очиод дахиад мэсэлд орох байх, дахиад эмчилгээ хийгдэх байх гэж төлөвлөжсэн боловч Монгол улсад хийгдсэн, интермед эмнэлэгт хийгдсэн мэсэл маань амжилттай болсон байна гэд. Биеийн байдлын сайжраад буцаад ажилдаа ороод тэгсний дараа нь тухайн улсын элчин сайдын элчин сайд нь өөрөө интермед эмнэлэг дээр ирээд талархлаа илэрхийлээд. Гэхдээ тэр элчин сайд бол айгүй юм ухаантай. Одоо бусдад талархлаа илэрхийлж чаддаг. Тэр интермед эмнэлэгт анх тухайн өвчтнийг ирэнгүүт нэг үйлчлүүлэх харилцах албанаас нь ахуулаад бүх хүмүүсийг дуудаад манай хурлын зааланд цуглуулж хагаад одоо тэн дотор одоо ICU-гийн эмч, мэдээлжүүлгийн эмч, яралтай тусламжийн эмч, за тэгэл гэмтлийн эмч нар, совилогч нар, техникч нар, төр сонжлогооны эмч, төр сонжлогооны техникч, тэгээд үйлчлүүлэгчтэй харилцах алба, харуул тэр бүгдэд оролцсон бүх хүмүүсийг дуудаж хагаад ингээд
чин сэтгэлээсээ та бүхэнд баярлж байна. Манай одоо бас энэ нэлээд өндөр албан тушаалтай хүн байсан юм шиг үлээ. Бид хоёрт нь л мэдээгүй. Тэгээд тэр хүн маань амжилттай эдгэрсэн одоо буцаад ажилдаа орсон. Тэгээд бид их одоо баяртай байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэр ч сайхан тохиолдол тий. Айгу төргөн шуурхаа арга хэмжээ авсан байна. Амь насыг аварсан байна. Яг олон улсын стандарт шаардлага хангасан хэмжээнд үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгэхээр надад ч юм бол их сайхан түүх байна. Бидэнд энэ түүхээ хуваалцсанд их баярлалаа. Тэгвэл өөрөө ч өдөр тутмын одоо амьдралд өглөө ирээд ажилдаа ирээд ер нь хідээс хідэн насны хооронд хүмүүст гэмтэл согын мэслийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг вэ? Манай багийн хувьд бол гэмтэл согын эмчнэр маань 2 наснаас одоо 99 нас хүртэл бид нар бол гэмтэл согын тусламж үйлчлэгээ бол өдөр тутмын үзүүлдэг. Гэхдээ яагаад 99 нас гэж заачваа гэхээр бидэн дээр иржсэн тохиолдол нь бол 98.9 настай хүн байсан гэж санаж байна. Тэгээд бид нар бол 2 наснаас дээш бүх насныханд тусламж үйлчлэгээ өдөр тутамдаа үзүүлээд явдаг. Тэгэхээр түрүүн та дурдсан интермед эмнэлэг бол ерөнхий мэргэжлийн маш олон эмчнэр байгаа. Тэгэхээр том багийн ажил байна. Тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо харцсангуу эмч нар ч бол насан туршидын эмч, хүүхдийн эмч гэдэг ингээд хуваагдчихдаг шүү дээ. Гэтэл тийм бол харцсангуу байхгүй юм байна шүү дээ. Нэгсэндээ хүүхдэд ч гэсэн ялгаа байхгүй тэр гэмтлийн тусламж үйлчлэгээ үзүүлэх нь байна. Насан туршид ч юм уу адилхан үзүүлэх нь байна. Тийм үү? Тийм. Гэхдээ Монгол улсын одоо төв гэмтэл сог судлалын үндэсний төв дээр бол хүүхдийн эмчлийн эмчнэр гэж бол хүүхдийн гэмтэл согогийн эмчлийн эмчнэр гэж бол тусдаа байгаа. Бидний хувьд яагаад 2 наснаас дээш үзүүлээд байдаг вэ гэхээр бид мэдээж ерөнхий тусламж үйлчлэгээ, хугарал, молтрол, за тэгээд бусад мөчтийн зөөлөн эдийн гэмтэлтэй энэ хүмүүстэй бол тодорхой үйлчлэгээнүүд нь үзүүлээд явдаг. Үнэхэрийн нарийн мэргэжлийн шаардлагатай ийм тусламж үйлчлэгээ байх юм бол бид тухайн нарийн мэргэжлийн эмчнэрийг нь санал болгоод зөвлөхөд үзүүлээд явуулдаг. Эмчнэрт ингээл өдөр болгоно л ингээл 8 цаг заримдаа 10 хэдэн цагийн туршид хүн үзэж үйлчлэгээ явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд давтагдах асуултууд их олон байдаг шүү дээ. Одоо тэгээ ингээд өдөр болгон хэлсээр байгаад бүр ингээд хүмүүс нийтэн цуглуулж байгаад нэг хэлээд өгчмөр санагддаг. Тэгэхээр тийм асуулт одоо яг гэмтэл согын мэслийн эмчийн хүний хувьд ямар асуултууд илбэг тохиолддог вэ? Яг тийм. Одоо нийтийн хамгийн их асуудаг, үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуулт бол би одоо ямар нэгэн байдлаар гэмтэл авчлаа, яс маань хугарчлаа. Тэгээ ясны хугарал мэслийн бус аргаар эмчлэгдэж бай, мэслийн аргаар эмчлэгдэж бай. Аль нь ч тохиолдолд би яаж хурдан эдгэрэх вэ? Яаж ясаа хурдан бороолох вэ? Хэд хоноод би одоо буцаад ингээ хөл дээр алхах юм уу? Эсвэл гараараа ингээ үйл ажиллагаа хийгээд явах вэ гэдэг асуултыг хамгийн их асуудаг. Энэ тал дээр зөвлөхөд бол доод мөчтийн буюу одоо дунд шүмэг, шилб яс, за тавхан яс, за тэгээ шивнүүр яснуудын хувьд бол одоо ачаалалд оролцдог хэрэгтэй учраас тэн дээр заавал хөдөлгөөнийг нь одоо гიშгэхгүй байх буюу түнд туслах хэрэгсэл таяг, алхуулагч, за тэгээ бусад хэрэгслүүдийг ашиглах шаардлага гардаг. Гарны хувьд бол одоо атгаал яс, за гимний яс, тэгээд шуу яс, богц яс, ингээ сарвны яснууд, алганы яснууд. Энэний хувьд бол хөдөлгөөний хязгаарлаж гарын соёл зүүх шаардлага үүсдэг. За энэ байдлуудаас үсээд за мэслийн бусаарч бай, мэслийн аргаарч бай. Ер нь бол одоо ганцхан Монгол гэлтгүй олон улсад ерөөсөө энэ судлаачид судалж үзээд ясны бороожилт бол хүүхдэд бол нэг 14-өөс 21 хоног шаардлагатай. За тэр гэмтлийнхээ зэрэгээс хамаарат 28 хоногийн хугацаанд бол анхдагч бороожилт гэдэг юм үүснэ. Тэрнийг бид яаж ч одоо ямар ч юм тэрэ хэрэгэлсэн бай, ямар ч илүү юм хэрэгэлсэн бай тэрийг хурцгаад юм уу эсвэл одоо энийг хэрэглэхгүй бол удаашрлаа гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр дунд чинь бол нэг 21 хоног. Тэгээ нэг 14 хоногт бол жишээ нь 2 настай хүүхдийг бол 14 хоногт бол нэлээд сайлбарчид бороолт эхэлнэ. Шаардлагатай гэж үзэх юм бол 28 хоног хүртэл одоо хөдөлгөөний хязгаарлах ийм тохиолдол гардаг. Насанд хүрэгчдийн хувьд бол 28 буюу 4-7 хоногоос 6-7 хоногийн хугацаанд саяны хэлсэн хөдөлгөөний хязгаарлах энэ хугацаанд анхдагч бороожил гэдэг юм үүснэ. Гэдэг маань 4-6-7 хоног буюу 28-аас 45 хоногийн хугацаанд анхдагч бороожилт үүснэ. Энээс хойш бороожилт үргэлжлээд явна. Альж насанд нь. Тэгээд хамгийн урт хугацаанд хүртэл 2 жил хүртэл ингээд бороожилт үргэлжлээд одоо тухайн хүний яс маань асуудалгүй боллоо. Одоо бүрэн бороолсон байна. Одоо хугарлыг бэхлэх зорилгоор тавигдсан гадны биетийг ч юм уу ахуулах ч юм энэ шаардлага бол 2 жилийн дараа ч үүсч болно. Зондчаар бол 1 жилийн дараа. Бидэнд хамгийн их асуудаг мөн нэг одоо гэмтэл согын чиглэлээр хугарал бэхлүүлэх мэсэлд орцсон өвчнүүд хизээ би одоо энэ ялтас шуургаар бидний бэхэлдэг байхгүй. Ялтас шуур гэдэг маань одоо юм хавтгай сүүлийн үед бол титан
болцсон. Титан гэдэг маань хүний биед ямар нэг харшил урвал өгдөггүй. Дээрээс нь эмран шинжилгээ буюу соронзон төлөвөнд автдаггүй юм металл гэсэн үг. Тэгээ энийг ашиглаад бид хугарлыг бэхэлдэг. Энийг ашиглаад хугарлыг бэхлээд тухайн эмчлэгч эмчин одоо 28-аас 45 хоногийн хугацаанд анхдагч бороожилт нь үүсчлээ. Одоо та цаашд ингээд идэвхтэй хөдөлгөөнөө баг нэмэр зөвлөсөн бол дунджаар нэг жил буюу 12 сарын дараа ялц шуурга авахуулах хэмжээнд хүрч болно. Гэтэ энийг бол ганцхан бие зөвлөл бусад даах бас хараахан боломжгүй. Яагаад гэхээр тухайн өвчтнийг эмчилсэн эмчүүл хамгийн одоо сайн зөвлөгч нь гэсэн үг. Тэгэхээр тэр эмчтэй итгэх нь бол чухал. Тэр эмчийн үгээр л одоо яг дагах юм бол та яг л асуудалгүй ирээд гэнэ гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр надаас нэлээд дэлгэрэнгүй сайхан зөвлөгөө өглөө. Тэгэхээр манай сонсогч нар дотор бас ийм зөвлөгөө хэрэгтэй байсан хүмүүс байсан байж магадгүй. Тэгвэл одоо өнөөдрийн маань сэдв нас ба яс шүү дээ. Тэгэхээр яг хэдийн насанд хамгийн одоо ясны бороололт юм уу, эдгэрэлт гэх юм уу, ямар нэгэн ясны гэмтлийн шалтгаантай эмгэгүүд идэх нь их төвхтэй удаан байдаг вэ? Эсвэл ямар аль хүүсэнд нэрхтээ эмгэгтэй хүүсэнд арай илүү удаан байдаг вэ гэдэг юм уу? Эсвэл ямар өвчтөй, ямар суур өвчтөй хүмүүст өөр давхар хавсарсан эмгэгтэй хүмүүст илүү одоо анхаарал хандуулах шаардлага гарч ирдэг вэ? Насны хувьд бол ясны бороожилтод болохоор за харьцангуй бидний ажиглаж байгаагаар одоо Монгол улсын хувьд бол эрэгтэйчүүд арай удаан бороолох гэдэг. Яагаад тэгэхээр бид маань арай хурдан хөдөлчих гээд байдаг. Одоо арай эртээ хөдлөх гээд ч юм уу иймэрхүү дэглэм жоо алдчих гээд байдаг. Хоёрдугаарт нь бидэнд арх тамхины хэрэглээ бас байх гээд байдаг. Тэр цэма тамхины хэрэглээ бол ясны бороожилтод маш муугаар нөлөөлдөг. Тийм учраас одоо төлгөөд мислүүдийн өмнө жишээлбэл төлгөөд мислүүдийн өмнө 1 сарын өмнө тамхиа хайсан байхыг эмчнэр зөвлөдөг. Тэгэхээр тамхины нөлөө бол асар их байгаа. За гэхдээ гэмтэл бол гинтийн үүсчдэг учраас жишээлбэл тамхи татдаг өвчтөн ясны хугарал үүсчлээ гэж бодоход бол тухайн өдрөөс эхлээл тамхи хайх нь хамгийн зөв. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд бол арай харьцангуй удаан бороолох гэдэг. Эмэгтэйчүүдийн хувьд бол арай илүү. За насны хувьд бол бага насны хүүхдүүд ихэвчлэн гэмтчих юм бол нөө өвдөлтийг илүү их мэдэрдэг учраас хүүхдүүд маань тухайн үедээ л өвдөлт мэдрээд хөдөлгөөний харьцангуй хязгаарлалцдаг. Тэр үед нь хөдөлгөөний хязгаарлах 10 гипс байна уу, бүтэн гипс байна уу, хөдөлгөөний хязгаарлалт бэхлэгээ байна уу, эдний зүгээд өчгөр хүүхдүүд харьцангуй өвдөлт нь багасчдаг. Ингээд эцэг эхийн хараа хяналтанд нэг 14-өөс 21 хоногт бол хугарлын бороожилт, анхдагч бороожилт гэдэг юм үүсчихнэ. Энэ хугацаанд бол эмчийнхээ хэлснээр 14 хоноод хянагсан уу, 21 хоноод хянагсан уу, 28 хоноод хянагсан уу, тэр хугацааных нь үзлэг давтан зөвлөгөөг нь аваад явхад бол настай хүмүүсийн хувьд л яс сэргжилт гэдэг асуудал бол нэлээд чухал яригддаг. 50-аас 55 наснаас дээшвэл яс маань ингээд насаа дагаад бага зэргийн бүтцийн өөрчлөлт үүсч эхэлж ясны сэргжилт явагдаж эхэлдэг. Одоо жишээлбэл бидний арьс ингээл хүүхэд байхад л айгүй гоё толгоор байдаг те. Ингээд нас ахихын хэрээр бид нарт хүссэн ч хүсээгүй ч ингээл хүчлээ үүсч эхэлдэг. Энэ бол яалтчгүй нас явж байгаагийн шинж. Гэхдээ үүнтэй адилхан бас ясан дээр ясны хөгшрөлт буюу түрүүний таны дурдсанчлан дегенератив гэж одоо эмнэлгээр яриад байгаа. Ясны бүтцийн өөрчлөлт, яс үений бүтцийн өөрчлөлт үүсэж эхэлдэг. Тийм ч учраас 50-аас 60-аас дээш наснд бол үений өвдөлтүүд үүсээд байгаа юм. Дээрээс нь одоо харьцангуй ингээд залуу байхтаа бол нэг бидний одоо бүдэрч унаал босоод ирэхэд бол зүгээр л явж яадаг. Гэтэл настай хүмүүс андлаасаа унтах ч юм уу харьцангуй нэг жижигхэн юмд бүдрээд унангууд ихэвчлэн дунд ч юм өгний одоо дээд хэсгээр хугарал өсч гэдэг. Тэгээ мөн бугуйн үеэр одоо хоромтгай хэсгийн хурал гэж ярьдаг. Бугуй богцсон ясны урд хэсгийн хэсгээр бас хугарчих гэдэг. Энэ бол ерөөсөө л цэвэр насжилттай холбоотой буюу ясны сэргжилт тодорхой хэмжээгээр үүсэж байгаагийн л шинж тэмдэг гэсэн үг. Тийм ихтэй чинь нөгөө яс сэргжилт буюу остеопороз гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр остеопорозыг одоо нэлээд олон эмнэлгүүд дээр үзэж штэ. Түнхний үнд нь үзэж гин, нурууны нуглам ясанд нь үзэж гин, гар сарванд нь үзэж гин. Заримдаа бүр өсгий ясанд нь энэ төр үзэж гин тийм ээ. Тэгэхээр остеопорозоос одоо сэргийлэх байдаг юм уу? Энэ асуултыг хүмүүсийн дунд хэлбэг өгдөг штэ. Одоо кальц уудаг, одоо өөр дэгээ уудаг, өөр нэмэлт витаминууд уудаг, янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр энэ дээр одоо өөрийн талаас зөвлөх хэлэх юм байдгүй. Ер нь бол ясны сэргижилтээс за нэгдүгээрт нь бол урьдчилан сэргийлэх үзлэгт бол орох нь бол чухал те. Жил бүр урьдчилан сэргийлэхтэй үзлэгтээ ороод саяны хэлсэнчлэн саяны дээр ясны сэргижилтийн шинжилгээг хийлгээд хэрвээ хэмжээ хэмжээндээ байх юм бол урьдчилан сэргийлэх тунгаар кальц болон витамин D-г аваад явчих хэрэгтэй. Хэрвээ
тухайн ясны сэргийлтэн дээр өөрчлөлтөө гэж харах юм бол эмчилгээний тунгаар D витамин, кальц хоёрыг л ихэвчлэн хэрэглэдэг. За бусад эрдэсүүдийг л үдсэн тохиолдолд бол нэмэлтээр хэрэглэж болно. За нэгд урьдчилан сэргийлэх үзлэг гэж ярьсных ер нь бол олон улсад ийм зөвлөснөөр витамин D-гийн урьдчилан сэргийлэх тун бол 1000 олон улсын нэгжээс л хэтрэхгүй байх хэрэгтэй. Хэтрэхгүй гэж хэлж байгааг нь тодруулж байгаа ач холбогдол нь бол хэрвээ витамин D-гийн ихсэлт байх юм бол бид эмчлэх боломжгүй. Бид ч гэлтгүй олон улсад эмчлэх боломжгүй. Тэгэхээр дур мэдээж бас их өндөр тунгаар хийх нь бас төвөгтэй. Кальцийн хувьд бол 400-аас 500 мг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй урьдчилан сэргийлэх тун. Монгол улсын хувьд одоо монголчуудын хувьд бол тэрсэн маань Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд маань ерөөдөө хотчлолтоос үүдэлтэй бид өдөрт том наранд гарч чадахгүй байх тийм. Бид ингээд Монгол улсын одоо баг 8 сар нь ингээд сэрүүний улирал учраас бид шорт бодолготой мактай гараад ингээд өдөрт 30 минутаас дээш гараад ингээд гүүх ч юм уу алхах ч юм уу ийм боломж байхгүй. Түүнээс үүдэлтэйгээр витамин D одоо нарнаас нийлэгч чадахгүй. Бид тэрийг ингээд байгалаар нь олж авч чадахгүй байгаа учраас яалтчгүй нэмэлтээр уухаас өөр аргагүй болдог. Тэгээ тэр уухт нь бол 1000 олон улсын нэгж байх хэрэгтэй. Гэхдээ заавал мэрэгжлийн эмчийг нь үзүүлээд зөвлөгөөг нь авчвал илүү өөрт нь аюулгүй. Хүмүүс аюух ингээд би нөгөө зураг уншдаг эмч учраас өсгийн яс өвдлөөч гэдэг юм уу те. Тэгээд өсгийн ясны эрентгийн хажуу байрлал эрентгийн зураг авахлаа тэрэн дээр нэг юм яс нэмээд ургацсан байдаг байхгүй. Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Нөгөө эмгтээчүүд маань нөгөө гоё дүблээ өмсч чадахгүй ч юм уу те өндөрсгийтэй хутлаа эсвэл удаан хугацаагаар зогсож ажил хийж чадахгүй ч юм уу өвдөлттэй учраас. Тэгэхээр яг энэ дээр ийм элбэг байдаг учраас энэ дээр яг мэслийн эмчийн хувьд ямар зүйлгүй байх вэ? Хөлийн тавхан өвдөлт буюу 2 зэв өвдөлт байгаа. Нэг нь болохоор өсгийн ясны доор тавхан ширмэс буюу одоо хөлийн 5 хурууны нугалагч ширмэснүүдийн бэхлэгддэг өсгийн ясны доод хэсгээр яс ургалт үүсгэж. Энийг олон улсад одоо калканоспор гэж нэрлэдэг те. Өсгийн ясны яс ургалт. Энэ бол нэлээд түгээмэл тохиолдог тавхан ширмэсний өрөвсөл гэж бид бол оншиг тавьдаг. Энэ тавхан ширмэсний өрөвсөл маань хөвчлэн бас л 45-аас дээш наснд бол үүсгээд байдаг. Тэр нь удаан хугацаагаар зогсоо ажил хийх ч юм уу эсвэл харьцангуй хөдөлгөөн багтаа нэг халахдаггүй байжгаад хэсэг хугацаанд жоохон хөдөлгөөний нэмээд ирэхээр яг тэр үеэс үүсч эхэлдэг. Гэтэ тэр яс ургалт нь шууд өвдөлтийг нь үүсгээд байгаа биш. Яс ургалт бол нөө түрүүний хэлсэнчлэн насжилттай холбоотойгоор үүсдэг бүтцийн өөрчлөлт. Тэр нэг тухайн өдрийн ч юм уу тухайн одоо хэсэг хугацаанд хийсэн хөдөлгөөн нь нөгөө нэг ясыг ширмэсэн дээр бэхлэж байгаа хэсгийг очиод зочроогоод тэнд өрөвсөл үүсээд тэгээд өвдөлт өөрт нь мэдрэгдэж байгаа хэлбэр. Тэрийг тухайн хүн мэдэрсэн цагаас эхлээд өөрт нь зовиртойгоо мэдэрч эхэлдэг. Ихэвчлэн нэг өглөө нэг хэдэн минут одоо өглөө босоод орноосоо босоод нэг хэдэн алхам хийхэд айгүй хүчтэй өвдөд. Тэгээ явандаа ингээ өвдөлтөнд сулраад нэг хэсэг хугацаанд мартагдаад нэг хэсэг суужгаад буцаад босоод явхаар өвдөд идэг. Энэ бол ихэвчлэн тавхан ясны өсгийн ясны ургалтаас үүдэлтэй тавхан ширмэсний өрөвсөл байдаг. Энд бол хамгийн ихэнд нь бол эми эмчилгээ мэрэгжлийн эмчтний үзүүлээд эми авна. Тэгээд физик эмчилгээ. Энэ бол аюулгүй ямар нэг нэмэлт хоригдол учруулахгүй. Хоёрт нь үнэхээр энэ эмчилгээнд үр дүн өгөхгүй байх юм бол тарилга эмчилгээ гэж санал болгодог. Ингээд тарилга эмчилгээ эми эмчилгээ үр дүн өгөхгүй байх юм бол мэслийн эмчилгээгээр шилждэг гэсэн. Гэхдээ мэслийн эмчилгээгээр шилжих нь маш ховор. Энэ бол өсгийн ясны хувьд. Хоёр дахь нь нэмэт хэлэхэд бол эрхийн хурууны дотор талаар нь өвдөө түрүү нэг эмэгтэйчүүд маань гоё дүвлээ өмсч чадахгүй эсвэл нэлээд өмсдөг байжгаад жоохон нас ихэд ирсэн чинь эрхийн хурууны дотор талаар нь одоо яс ургаад байна гэж ярьдаг те. Эрхийн хурууных нь хэлбэр алдагдаад яс ургаад ингээд өдөртөө өмсдөг гутлаа өмсч чадахгүй болж байгаа нь бол одоо олон улсад бол хаалус баалгас буюу эрхийн хурууны өнцөг алдагдах гэж бид нэрлэдэг. Эрхийн хурууны өнцөг алдагдах эмгэг бол бас нэлээд түгээмэл тохиолддог. Энэ үл хөвчлэн л яг эрт үед нь бол ингээд тасгал хийх, тэгээд өвдөл намдах, тосон төрхлөг дүрхэх, дээрээс нь юм нэг жээлэн хамгаалтын эрзэн шиг ийм хамгаалт байдаг. Тэрийг хэрэглэх байдлуудаар ингээд зохицуулаад явдаг. Жохон хүндрээд ирчих юм бол ялчгүй мэслийн эмчилгээ шаардлагатай болдог. Энийг мөн интермед эмчилгээ дээр бас л мэсэл хийж одоо нэлээдгүй бас эмэгтэйчүүд бол сэтгэл ханамжтай байдаг. Тийм жижигхэн юм шиг мөртлөө хов хүнийхээ хувьд бол энэ чинь айгүй том асуудал байхгүй тийм ээ эрүүл мэндийн гоо сайхны бас асуудал байна. Тэгэхээр одоо сүүлийн үед эмчнэр нэлээд их хэмжээгээр одоо нөгөө инжекшн буюу тарилгууд хийж байгаа штэ. Өвдөлттэй учраас үенд хийж гин, нуруунд хийж гин, мэдрэлийн ширхэг дагуулж хийж гин зөндөө олон. Тэрийг blind буюу зүгээр одоо ингээд
ямар нэгэн багжийн шинжилгээ ашиглахгүйгээр хяналтгүйгээр хийж гин. Эсвэл эхо рентген компьютер MRI хяналтанд хийж гин. Тэгэхээр энэ төрлийн эмчилгээ нэгдүгürt интермед эмнэлэгт хийгдэж гин үү? Хоёрдугаарт энэтэй холбоотой анхаарах ёстой зүйл юу вэ? Миний ойлгож байгаагаар бол тэр тодорхой хэмжээний стероид буюу гормон агуулж байгаа. Хэдийгээр тарж байгаа хэмжээ жижигхэн ч гэсэн тэр дотор өвдөлт нандах юм байгаа. Тэгэхээр энийг яг хизээ хийх ёстой, хэдэн удаа хийх ёстой, хэр ойрхон хийх ёстой, хизээ хийлгэж болохгүй юм ч гэдэг юм. Энэ тал дээр зөвлөгөө өгөөж. Тэгээ энэ маш чухал монголчуудын одоо тэр хэсмаа бидний үйлчлүүлэгчдийн донд бол одоо тариа хийлгэмээр байна гэдэг хүмүүс байна. Бас тариа хийлгэмээр байгаа боловч өдөрт минь нэг найз нөхдөөдөөсөө сонсоод эсвэл амиа өвөнөр биенээсээ сонсоод наа чи муу ингэлээ нэг хийлгчүүлгээл нөгөөтгөө ингээд санаад одоо дахиад хийлгэхгүй л болохгүй байдал үүсчихдээ инглээ хийлгээд ирэхээр болтгүй инглээ гэдэг асуудлууд бол нэлээд түгээмэл байдаг. Бид ч гэсэн дээрэс нь олон улсад ч гэсэн Монгол улсад ч гэсэн бүхэл мэргэжлийн эмчнэр өөрийнхөө одоо ажилдаг хэсэг буюу одоо миний хувьд жишээ нь дээд мөч 2 гар, доод мөч 2 хөлн дээр хөвчлэн ажилдаг юмч. Тэгээ энэний одоо өвдөлттэй болон одоо өөрчлөлттэй хэсгүүд нь оншоор батлагдсан багжийн шинжилгээ батлагдсан тохиолдолд яг тэр үе шатанд нь тохирсон эмчилгээнүүдийг хийхийн тулд хэрвээ эмийн бус эмчилгээ үр дүн өгөхгүй, физик эмчилгээ үр дүн өгөхгүй тохиолдолд тарилга эмчилгээг бол санал болгодог. Тарилга эмчилгээ нь бол тийм муу зүйл биш. Тохиромжтой цаг үед нь, тохирох үе шатанд нь, зөв цагт нь тэгээд саяны зөв арга барилаар тарих юм бол энэ тухайн өвчтний одоо амьдралын чанарыг дэвшлүүлэх, өвдөлтгүй болгох, бусад одоо эрүүл мэндийн туслах эмчилгээгээ авахт нь дэмжлэг үзүүлэх байдлаар олон талын сайн үр дүнтэй. Жишээлбэл тэр таны дөрсөнчлэн стероид тариаг бол мэдээж олон тариад ажил болохгүй. Тэгэхээр яг тухайн эмчтэй үзүүлээд тухайн шаардлагатай зураг, шаардлагатай шинжилгээг бүрдүүлээд оншин батлагдаад эхний ээлжинд бол ямар ч төрлийн өвчтөнд ер нь бол мэслийн бус эмчилгээ буюу тарилгын бус эмчилгээ, эмийн эмчилгээ, физик эмчилгээ бол аль ч улсад эхлээ хийгддэг. Ингээд энэ эмчилгээ үр дүнгүй тохиолдолд одоо тарилга эмчилгээг санал болгодог. Тарилга эмчилгээг бид ч гэсэн интермед эмчилгээ дээр одоо бүх үеийн тарилга, бүх одоо ширмэс зөөлөдийн шаардлагатай тохиолдолд тарилгуудыг бол бас хийдэг. Гэхдээ хяналтайгаар тэгээд үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээллийн өгөөд тэгээд хийгддэг байна. Бас нэг юм ажиглагдаад байгаа. Тэрний юу вэ гэхээр Монгол эрэгтэй хүн гэж ямар хүн бэ байх уу гэдэг ингээд төсөөлөхөр ер нь жоохон жин ихтэй тийм бадрун хүн төсөөлөгдөд байгаа юм л да. Тэгэхээр тэр жингийнх нь нэлийн их хувь нь урагшаага эзрүүг авчиад байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр жин ихтэй байхаар юм уу эсвэл одоо том гизтэй байхаар тэр маань одоо биеийн жингээ авч явж байгаа ачаагаа үрч явж байгаа нэг өвдөд төнх рүүгээ их нөлөөлнө гэж би бол бодож байгаа байхгүй бас нуруунда тий. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар одоо эрүүл мэндийн асуудал гарч байж магадгүй тийм ээ ямар нэгэн байдлаар жингийн илүүдэлтэй байгаа тохиолдолд тэр хүмүүст мэдээж хэрэг одоо хоолны болоод амьдралын хэвийн одоо зөв хөвшлийн асуудал яригдах бах. Гэхдээ хүн болгон тэрийг хэрэгжүүлэх нөхцөл болцоо байна уу байхгүй юу? Тэр хэмжээний одоо боловсрол мэдлэгтэй байна уугүй гэдэг ингээд жоохон өөр. Зүгээр яг гэмтлийн мэслийн эмчийн хувьд тэрэн дээр юу гэсэн бодол санаатай явдаг вэ? Хүмүүстээ юу гэсэн зөвлөгөө өгдөг вэ? Энийг хайгуу тийм нэг эмзэг сэдв учраас шууд жингээ хасгаа хэлчих бас болохгүй хал та тий. Тий, яг тийм. Одоо жишээ нь ихэнх монголчууд ихэнх эрчүүдүүд ер нь их жоохон биеийн жин ихтэй байх гэдэг. Энэ биеийн жин ихтэй байна гэдэг маань өвдөгний үе, түнхний үе, шагаа үеийн дээр бол нөгөө жингийн ачаалал маань шууд очиж байгаа. Ингэснээс үүдэлтэй бид нэр майж жоохон нас ахаад ирэхээр майжгаад эхэлдэг ч юм уу. Эсвэл уул нь бол бусад талаар бол идэвхтэй байгаад байдаг. Бүх юм ингээ асуудалгүй байгаад байдаг. Гэтэл өвдөд байдаг, түнх өвдөд байдаг, шагаа өвдөд байдаг. Энэ асуудал бол ерөөсөө биеийн жин гэдэг. Тэгэхээр бидэнд бол яг боломжоор биеийн жин болохыг зөвлөн мэдээж эмчилгээгээ хийн. Гэхдээ энэнийхээ хажуугаар эмчилгээ хийгээд үрдэн гараад өвдөл жоохон буурах юм бол та биеийн жингээ буулгахыг хичээгээрэй л гэж зөвлөгөө өгч байгаа. Шууд одоо энийг буулгаараа гингүүтэл маргаасч буулгачих боломжгүй учраас тий. Тэгэхээр баг багаар хүмүүс маань ч гэсэн мэдээлэлтэй болоод ирвэл буулгаж байгаа. Гэтэ сүүлийн үед бол монголчууд маань биеийн жин дээр бол анхаардаг болсон. Залуучууд маань их фитнест явж байна. Биеийн галбар болон биеийн одоо хэлбэр биеийн жинд бол анхаарах нь бол үнэхээр энэ туйлын зөв. За биеийн жин нэгэнт ихтэй байлаа гэдэг өвдөлт үүсээд түүний үений ч юм уу өвдөгний өвдөлт үүсээд байх юм бол саяны хэлсэнчлэн эмчилгээнүүд ингээд дистраалтай хийгээд явна гэсэн үг. Одоо шинэ эмчилгээ, физик эмчилгээ, тарилга эмчилгээ, тэгээд дурангийн мэсэл ингээд үе солих мэсэл. За дурангийн мэсэл бол жишээ нь Монгол улсад бол одоо
өвдөгний үе, түнхний үе, шагаан үе, за тохоо үе, мөрний үе гэж бүх дурангууд хийгдэж байгаа. Тэр зэма бидний саяхан нэг юм тохиолдол үүссэн. Монгол улсад бол түнхний үений дурангийн бясал бол хараахан одоо өндөр хөгжиж чадаагүй байгаа. Гэхдээ олон улсад хийгддэг. Олон улсад ч гэсэн гэхдээ бас өдөр тутам хийгдээд байдаг бясал бол бас биш. Тийм ч учраас Монгол улсад бас одоо өдөр тутамдаа хийгдэхгүй байж магадгүй. Миний хувьд нэг 51 настай хэрэгтэй. 2021 оноос эхлээд баруун талынхын түнхний үеинд нь 2 ширхэг юм жижигхэн яс үүссэн. Тэр нь ингээ явахаар нухаад байдаг. Өөрт нь ингээ машина бариад ингээ машиндаа ороод суух гэхээр нь нухаа тэгэлждэг. Тэгээ хүн өөрөө ингээ нэг өндөй цаагас суужгаад хөлөө нэг жоохон сэгсрээ засаад ингээ нөгөө нэг тэглээд байгаа хоёр ясаа нэг жоохон хөдөлгөөнд оруулчихаар нөгөөх нь ингээ өөр тийш одоо чөлөөтэй орчноор орчихоор гацдгүй юм шиг байна. Ингээ яваад байдаг. Сүүлдээ явсаар нөгөөдөг чи ингээл үений шингэн дотор ингээл тэжээгдэж явсаар нэлийн том болоод 1 см 1.5 см-тэй юм хоёр том яс сүүлдээ өөрийг нь бүр байнгын өвдгөөд өдөр тутмынхаа амьдралын чанарт нь нөлөөлөөд заавал өвдөл намдах юм уудаг ч юм уу эсвэл ингээд заавал машиндаа орохынхаа өмнө хөлөө заавал өөрөө ингэж янз барьжгаад одоо нэг механик хөдөлгөөнүүд хийж гацалтгүй болгож яаж машиндаа орсуудаг иймэрхүү асуудал үүсээд тэгээ бидэнд хандаад бид багаараа ярилцж хагаад түнхний үений дурангийн бясал хийя гэж тухайн өвчтөндөө ярилцаад төлөвлөгч маань зөвшөөрөд бид ингээд сая өнгөрсөн оны 2024 оны 10 сарын сүүлээр бид хаалга хийгсэн. Магадгүй энэ хаалга маань Монгол улсад одоо түнхний үений дурангийн бясалын анхныхч байж магадгүй. Гэхдээ одоогоор би бол статистик үзүүлэлтийг үл яг хайж олоог байгаа. Энэ маань бол бидэнд бас нэлээд том туршлага. Хоёрдугаарт нь бид тэний үйлчлүүлэгчийг бүх шинжилгээнүүдээр нь үнэлээд тэр хүний эрсдэлтэй болон бидний эрсдлийг бүгдийг нь үнэлээд эрсдлийг бол байж болох байс гэж үнэлсэн учраас бид түнхний үеийн дурангийн бясал хийх шийдвэр гаргаад дурангийн бясалаа хийгээд амжилттай болоод үйлчлүүлэгч маань сэтгэл ханамжтайгаар гарсан. Бид ч баяртай байгаа, үйлчлүүлэгч маань нэлээд сэтгэл ханамжтай байгаа. Наач айгүй тийм гоё шинэ үйлчлэгээ, технологи нэвтрүүлсэн. Тэгээд тэр амжилттай бас айгүй сайхан түүх байна л да. Үүнээс гадна одоо манай дээр нөгөө гэмтэл соггийн мис засал үе яс гэдэг ингээд ирэхлээр яалтч байхгүй тэрийг дагаад нөгөө дүр сонжлогооны шинжилгээнд орж ирж байгаа шүү дээ. Одоо эхо рентген, компьютер камера гэдэг. Тэгэхээр яг гэмтэл соггийн мислийн эмч маань өөрөө яг тэр 6 унших тал дээр юм уу эсвэл тэр шинжилгээнд илгээхдээ хэр сайн бэлтгэгдсэн байдаг вэ? Ардиологийн эмч нар маань бас ингээд дотроо төрөлжөд нарийнсан байдаг шүү дээ. MSK буюу үе мөчний ардиологийн эмч энэ. Тэгэхээр тэрний хамтын ажиллагаа энэ төр хийв. Гэмтлийн эмчнэр маань ер нь бол өөрсдийнхөө одоо ажилдаг хэсгүүд буюу дээд мөчтийн рентген зураг, MRI, компьютерийг бол одоо яг өөрсдийнхөө төвшөнд гэж хэлж болох бах. Өөрсдийнхөө төвшөнд бол уншаад өөрсдийнхөө мэдээллүүдийг олоод авчдаг. Үүнээс гадна мэдээж хаягдах, дутагдах юм байдаг учраас төрсөн онцлогооны эмчтэй бол байнгын ягт хамтын ажиллагаатай өвчтөн маань одоо тухайн мэргэжлийн эмчт эхлээд үзүүлдэг. Төрсөн онцлогооны эмчид шууд үзүүлээд зөөрөө ярьдаггүй учраас энэ хоёр маань хамтдаа нийлжгаад нэг уулзаад ярилцаад оншоо зовоороо хоёр талаасаа мэдээлэл солилцоод авчих юм бол тухайн үйлчлүүлэгчийн одоо рентген зурагч бай, компьютер томографч бай, MRI-ч бай, эхоч бай аль нэг дээр нь үндэслээд нөгөө тухайн өвчнийг одоо сайн онцлоход л бүр байнгын өдөр тутамдаа хамт ажилладаг гэсэн үг. Нэгт ажилладаг гэсэн үг. Яг үнэ. Одоо жишээлбэл наатан дээр чинь би нэг юм коммент хэлмээр байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр манайхан шууд л ерөөхдөө өөрөө бодож байгаа л эсвэл найзтайгаа ярьж байгаа л окей би нэг толгойн MRI хийлгэж гэдэг юм уу эсвэл өвдөгний үений дөнгөний үений компьютер MRI хийлгэж гэдэг ингэ шийдсэн ороод ирдэг штэ. Ардиологийн эмчтэр гэсэн үг шүү дээ. Дүрс онцлогооны тасагт. Уг нь бол өөрт нь өвчин зовир өвдөгний үеийн өвдөд нурууны өвдөд байгаа бол тухайн мэрэгжлийн эмчтэр ихэж очиж үзүүлээд тэгээд тухайн төрөлж нарийнсан одоо жишээлбэл гэмтэл соггийн эмчлийн эмч үзээд зовирын сонсоод бодит үйлчлэгээ хийгээд тэгээд танд одоо ийм энэ шинжилгээ хэрэгтэй байна гэдгийг нэг тодорхой зааж өгөх ёстой юм болов угсаа олон улсууд хийж явдаг л та. Тэгээд тийх ёстой юм шиг байгаа юм. Тэр practice манай улсын хэмжээнд нэг жоохон зөрөхөд гэдэг юм болов сайн хэрэгждэг юм болов гэдэг тийм бодол байдаг. Тэрнээр би бас жоохон дотор эмзэлж явдаг. За өөр бас нэг юм асуух юм байна л да. Учир нь Улаанбаатар хотод зөндөө олон эмнэлгүүд байна. Интермед эмнэлэг болоод бусад зөндөө олон эмнэлгүүд байна. Тэгтэл хөдөө орон нутгийн үйлчлүүлэгч нар бас байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та хотод байгаа одоо өвчтөн үйлчлүүлэгч нартаа энэ гэмт соггийн эмслийн тусламж үйлчлэгээ үзүүлэхээс гадна хөдөө орон нутагт үзүүлж гин үү?
интермед эмнэлгийн салбар клиникүүд гэж байгаа. Түүнийхээ хүрээнд бид бол жишээлбэл Тархан уул аймагт манай интермед эмнэлгийн салбар клиник байдаг. Бид сар болгон одоо 2025 оноос эхлээд сар болгон тодорхой нэг хугацаанд гэмтэл согын тусламж үйлчилгээг салбар клиникт үзүүлж эхэлсэн явж байгаа. Эхнийх нь бид явчаад ирсэн. Тэгэхээр жишээлбэл интермед эмнэлгийн дархан дахь салбар бол Тархан уул аймгийн одоо нэгдсэн хүн ам тэвэнд шаардлагатай байгаа гэмтэл согын тусламж үйлчилгээг бол тодорхой хугацаанд очиод үзээд үйлчилгээ үзүүлээд шаардлагатай тохиолдолд төв эмнэлэгтэйгээ хамтраад ингээд бүх төлөвийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Наач бас их сайхан мэдээ байна тий. Одоо жишээлбэл зарим нэг хүмүүс бол нааш орж ирэх цаг хугацаа боломж болцооны үед бас байхгүй ч болно шүү дээ. Тэгэхээр хурцүүлж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо эрүүл мэндийн салбар маань одоо ийм үйлдвэрийн конвейеринг системээс жоохон шилжээд яг хувь хүндээ хандсан нөгөө personal яг individual хувь хүн болгоноор нь асуудлыг нь үздэг, авч үздэг, хилцдэг юм болчихсон. Тэгэхээр хүндээ хурц үйлчлэж байгаа нь аюу гой сонсогч байна. Үүнээс гадна одоо жишээлбэл эмнэлгүүдэд нэг ажиглагддаг юм нь юу вэ гэхээр гэмтэл согын мэслийн эмч яг ганцхан гэмтэл согын мэслийн эмч биш л дээ. Ер нь бол мэслийн эмч нар магадгүй мэрэгжлийн онцлог байгаа бах тэрнтэй холбоотой аль болох өвчин эмгэгүүдийг мис заслаар эмчлэх сонирхол жоохон өндөр байдаг юм болов уу гэж заримдаа анзаардаг гэсэн үг. Мэдээж хэрэг тухайн ажиллаж байгаа эмнэлэгт нь мис заслын бус өөр эмчилгээ хийх сонголт байна уу байхгүй гэдгээс бас хамаарх бах. Гэхдээ одоо бол илүү нөхөн сэргээх тал руугаа нөгөө rehabilitation гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөхөн сэргээх, буцааж төлжүүлж ургуулах тэр чиглэлийн одоо үйлчлэгийг тийм чиглэлийн салбарын эмч ажилчтай хэрэг хамтарч ажиллаж байна. Тухайн мэрэгжлийн эмч бол яг өөрсдийнхээ өвчнийг онцлоод эмчлэх арга нь бол хамгийн ихний ээлжинд бол одоо мэслийн борс аргаас бүхэл эмчнэр эхэлдэг. Гэхдээ яг мэслийн эмчтэр олчингуудаа мэслийн хийх тохиолдол үүсч байгаа гэхээр ер нь бол тухайн үйлчлүүлэгч маань эхлээд одоо өрхийн эмнэлэг одоо дүүргийн эмнэлэг ч юм уу те ингээд нэгдүгээр шатлал хоёрдугаар шатлалын эмчилгүүдээр бусад орон нутгийн эмнэлгүүдээр явж хагаад үе шатуудаа өнгөрчөөд ирдэг учраас магадгүй тэгд одоо мэслийн эмчтэр ирэхээр мэсэл хийх болчдөг нь тэгж харагддаг гэж магадгүй. Олон улсад ч гэсэн жишээ нь би Америкийн нэгдсэн улс Чикагод Elmhurst-ийн нэрэмжит эмнэлэг дээр очиход манай профессор бол өдөр тутамдаа ингээд өдөрт нэг 43 хүн үзэж байгаа байхгүй. Тэр аягүй олон резидентүүдтэй ингээд туслахтаа ингээд үзээд явсан аягүй олон үзэж байгаа. Ингээд тоолоод байсан чинь баг 43 хүнийх нь 30 хэд нь баг мэсэл хийх ингээд заалт үүсэж байгаа байхгүй. Тэгээд яг тантай ажиллах юм бодоод одоо энэ бараг бүх хүмүүсээ ингээд мэсэл хийх л хүмүүс л ирдэм үү хийх л ингээд сонирхол байд юм уу гэсэн чинь угаасаа л тэр хүн бас явсаар бол нөгөө үйлчлүүлэгч нь эхлээл 1-р шатлал 2-р шатлал өрхийн эмч тэгээд бусад эмч нартай үзүүлж явсаар бол эцсийн үед нь мэслийн эмчтэр угаасаа л мэслийн асуудал учраас мэслийн эмчтэр ирээл тэр нь тэгж харагддаг юм шиг байна. Тэгэхээр тэр өнцгөөс яж магадгүй. Интермед эмнэлэг дээр болохоор бас л нэлээд олон мэслийн эмчнэр одоо бүх чиглэлийн мэслийн эмчнэр байгаа. Бүх чиглэлийн мэслийн тусламж үйлчилгээг бол үзүүлээд явдаг. Үүний дараа мөн мэслийн өмнө нөхөн сэргээх эмчилгээ гэдэг бол маш чухал тань ярьсанчлаа. Интермед эмнэлэгт бол сэргээн засах физик эмчилгээний засаг байгаа. Энэ дээр бол бүх төрлийн тусламж үйлчилгээг бол үзүүлдэг. Хөдөлгөөн засалч нар маань хөдөлмөр засалч, хэл засалч гэдэг аяг болон техникчуд маань тусламжаа үзүүлээд явдаг. Бид нар мэслийн дараах болон мэслийн өмнөх бүх тусламж үйлчилгээг одоо физикийн засах тусламж үйлчилгээг зөвлөөд эхлээд цаг аваад ингээд бид бол интермед эмнэлэг дээр цогцоор нь үйлчлүүлэхийг одоо үйлчлэгээ үзүүлэхийг л эрмэлзэж хичээж ажиллаж байгаа гэсэн. Тийм одоо олон мэрэгжлийн эмчнэр нөгөө мультидисциплинер гэдэг байгаа шүү дээ. Олон мэрэгжлийн эмчнэр хамтраад яг нэг хүнд үүссэн тохиолдсон тэр эрүүл мэндийн асуудлыг хамтдаа шийдэж тэгээд тэрнтэй холбоотой үр дүн өндөр байна шүү дээ, тийм ээ. За үүнээс гадна одоо эмчнэр маань ингээ бид нар харахад зөвхөн эмч гэдэг хатлаас нь хараад байгаа байхгүй. Гэтэл эмч хүн чинь бас давхар багш тийм ээ. Багш гэдэг нь заавал аныхаа оюут юм уу резидент, fellow эмчд заагаад байгаа хэлж байгаа юм биш. Ерөөсөө л өөртөө цуг хамт ажиллаж байгаа, тэр өдөр ажиллаж байгаа сувилагч технологич, бусад хамт ажиллаж байгаа мэрэгжлийн мэслийн эмчнэр, дүрсэн ажиллагааны эмчнэр, мэдрэлийн эмч нартай хамтарч ажиллана. Тэгэхээр өдөр тутмын энэ одоо мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна яг мэрэгжлийн сургалт ордог, заадаг ийм одоо үйлчлэгээ одоо гэмт цохын мэслийн эмчнэрийн хувьд та хэд хэрэг үзүүлж байна? За ажлын байран дээр буюу одоо интермед эмнэлэг дээр бол бид бол байнга л одоо эмч мэрэгчлэнүүдээс юм суралцж байна. Жишээлбэл
бас олон жил ажилласан туршлагатай совилогч нар, техникч нар, хөдөлгөөнч нар бол тэднээс ч гэсэн бас бид нэр суралцж яадаг. Тэд нар бас ч гэсэн бидний суралцах шаардлагатай юмнууд ингээл аль нь бие биенээсээ л суралцж явж идэг гэсэн. Иймчүүл ганцхан энийг сурчих юм бол ингээд зогсчлаа гэсэн үг. Олон улсад өдөр тутамдаа л хурал цуглаанууд болж байна. Тэн дээрээс бид нэр шинэ мэдээллүүдийг авж байна. Интернет эмнэлэг дээр жишээлбэл 7 хоног тутам эмчнэрийн яриа болдог, совилогч нарын сургалт болдог. За дээрээс нь бид нэр тасгийн мэслийн тасгийн ярианы 7 хоногт бас нэг удаа тэн дээрээ шинэ технологи юу гарч байна, тэрнийг бусдад танилцуулдаг. Энэ маань бол 7 хоног тутам ингээд өөрсдийн хуваар гаргацсан ингээд биенээсээ суралцаад шинэ технологи шинэ талаар ярилцаад суралцаад хэрвээ бидэнд байхгүй бол энийг яаж оруулж ирэх боломжийг хайгаад ингээд өдөр тутамдаа судалгааг явуулдаг. Мөн бид нар бас интернет эмнэлгийн бас нэг давуу тал маань сургалтыг сайн хийх, өөрийгөө хөгжүүлэх, мөн эрдэм шинжилгээ судалгааг бол давхар хийхийг бол үүрэг болгоцсон шаардлагатай гэдэг үгнээс нь. Тэгэхээр бас тэднийг бид одоо өдөр тутамдаа л хийгээл явж идэг. Тийм. Тэгэхээр чинь одоо ерөнхий мэргэжлийн олон чиглэлийн эмчнэр байгаа. Тэгээд тэрэн дотроо бас төрөлжиж нарийнсан мэргэжлийн мэс заслын, дотрийн, дурангийн, төр сонжтгооны гэдэг ингээд олон мэргэжлийн эмчнэр байгаа. Тэгэхээр сургалт, судалгаа бол байнгын тасралтгүй явахаас өөр арга байхгүй. Зүгээр тэрэн дээр байгууллагаас нь одоо дэмжиж ажилтдаг, пуш хийдэг, бас жоохон тэр нөхцөл болцоогоор нь хангаж өгдөг, сануулдаг тий. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр хийсэн судалгаа шинжилгээ нь дотоодын болон гадаадын хурлуудад оролцдог, илтгэл тавьдаг, хэвлэгддэг ийм одоо жишг бол нэлээд ажиглагддаг л да интернет эмнэлэг. Тэрэнд нь бол хувь хүний хувьд бол би баяртай байдаг. Өнөөдрийн одоо битэрийн нөгөө ярийн сэдв бас нас ба яс гэдэг ингээд баг шүү дээ. Тэгэхээр ясал эмчин тэгээд настайгаа холбоотой зэрэгцээл адилхан хөгжрөх нь байна шүү дээ. Тэгэхээр энэ насныхаа ирэхээр одоо насжиж байгаа ясаа яаж илүү харцангуй залуугаар нь гэх юм уу, эсвэл одоо байгаагаа энэ хിവэр нь удаан олон жил хадгалах вэ, яаж тэгснээр амьдралаа илүү чанартай байлгах вэ гэдэг тал дээр яг мэрэгжлийн зүгээс зөвлөгөө өгөөж. Насжилт бол угаасаа л байгалийн хууль тий. Бүхэл биологийн хувьд амьтан бүгд хөгшрөн. Энийг дагаад зайлшгүйгээр бид насжилтаас бол яагаад зогтох боломжгүй. Гэхдээ бид яаж өндөр наслыг чанартайгаар одоо даван туулах вэ гэдэг л чухал. Тэгэхээр өндөр настай чанартай амьдралтай байх юм бол тэгэл бидний үндсэн зорилго гэсэн. Тэхийн тулд бол нэгдүгürt нь бол хөдөлгөөнтэй байх нь маш чухал. Дээрэс нь биенжин багтаа байх тусмал чухал. Одоо Япон, Солонгос ингээд Азийн, зүүн Азийн орнуудын өндөр насжилттай байгаад нэг нууцнд тэдний ингээд жижигхэн биетэй бид нэргээ сургалтанд очиод ингээд өглөө цонхоор ч өдөр цонхоор харж байхад жоохон би жижигхэн биетэй ингээд өвөө хэмээнэр ингээд ажил хийгээл байнгын хөдөлгөөнтэй байд. Тэрнтэй адилхан монголчуудын хувьд бол тэтгэврт гарчхаараа л хөдөлгөөн жоохон удаашраал тэгээл жоохон биенжин нэмгээл ирдэм үү гэж би ажиглаад байдаг. Тийм учраас биенжин бол маш чухал, бага байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хөдөлгөөнтэй л байхыг хичээх хэрэгтэй. Тэрнээс хүн хэвтээд ч юм уу одоо амрах чана гээд бодон дээрээ дэшаараа хэвтээд 5 өдөр хэвцэн ч сайн амрахгүй, 50 өдөр хэвцэн ч сайн амрахгүй. Тэгэхээр ядарч байсан ч босоод ямар нэгэн жижигхэн хөдөлгөөнийг хийж л байх нь чухал. Тийм ч учраас хөдөлмөр засалч гэдэг бол ингээд жижигхэн одоо халбах сэрээгээ барихаас ахуулаад энийг заадаг юм хөдөлмөр засалч гэдэг бидний анзаардаггүй тэгсэн мэтлэн айгүй чухал мэрэгчлэлтэнгүүд байгаад байдаг. Тэдний одоо мэрэгжил бий болсон зорилго нь ерөөсөө л өндөр настай хүмүүсийг өдөр тутмын хэвийн амьдралыг нь хийхэд нь хийдэг хөдөлгөөнүүдийг нь тасралтгүйгээр тогтмол чөлөөтэй хийдэг болгоход оршиж байгаа. Тийм учраас хөдөлгөөнтэй байгаараа турхаа байгаараа л гэж хэлээ. За маш их баярлалаа. Манай өнөөдрийн зочин эмчээр өргөдөн ирсэн интернет эмнэлгийн гэмтэл согийн мэслийн засгийн эрхлэгч Төмөр Очир эмчтэй маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа.